Шибаны удам энэ үед төрж гарч ирсэн байхгүй. Яг Батынх нь дууссан юм чинь. Тэгээ хөхөрдөх нь нөгөө талаас нь орд эзний удам байх гэсэн үг. Тэгээд хэрвээ тэгж үзэх юм бол энэ хавьд байсан нөгөө Алтан уургийн хаадууч их олон болж эхлэн гэсэн үг шүү дээ. Шибаны удмынхын ч угаасаа Сибирийг захирч байгаа хүмүүс. Тэгээ живээр Алтан ордын задралын тухай ярьж байхдаа Сибирийн хаан чинь нэг мэдсэн Казанд очсон хаан болцсон зохиж явж байгаа байхгүй. Ягд болоод байгаа юм гэхэлэр чи Алтан уургийн хаан байхгүй. Казаны хаан ширэн дээр нэг бол Кремээс гэрээ удмын хаадыг авчирч тавьдаг. Нэг бол Сибирээс Мамук чөлөөнийг хаан ирээд сууж идэх ч гэдэг юм уу. Астраханд очсон сууж идэх ч гэдэг юм уу. Бас нэг ийм процесс яваад байгаа. Узбекистаны дүүх гэдэг чинь энэ узбекүүд нь үндэстэн бол тогтношхоос эхлээд Шибаны удмынхан захирж хагаад Шибаны дуд гээд тэгээд Шибаны удмынхан хядуулаад дуусан гут араас нь задлгаад туг төмрийн удмынхан ороод ирж байгаа Астраханы дуд гэдэг. Тэгээд тэр бүс нутагт амар нөлөө үзүүлж исэн хаадууд байна. Гэхдээ мэдээж одоо тэгээд өөрснөө тэр түрк хэлээрээ ч юм уу, узбек хэлээрээ ч юм уу ярьдаг болцсон, исламын шашин шүтдэг болцсон. Одоо тэгээд хэдэн үеэрээ одоо ээж нэр нь дандаа тэр хавийн овг аймгийн хүмүүс байсан баг те. Тэнд одоо яг тэр Монгол цус нь хэдэн грамч байсан юм байгаа. Тэгэхдээ энэ хүмүүсийн хаан ширээнд очиж сууж байгаа үндэслэл нь би Алтан уургийнх гэх юм байна. Бүр тэр байтугай байна шүү дээ. Мэндигүүл юлаа юу гэж нөхөр байна Башкир л да. Тэгвэл энэ хүний сахал одоо хоч нь Карасахкал гэж. Хар сахал. Тэгээд энэ нөхөр чи эхлээд би гэрээ өх сайнхны Алтан уургийн удам байна гэж зарлж нэг үзээд тэгээ бослогон жоохон дарагдаад эхлэнгүүт нь Казахын нутг руу зугтсан баг. Тэгээ Казахын нутагт очингуудаа би цэвэр авдангийн хүү лувсан шунаг байна гэд гараад ирж байгаа. Энэ нөхөр чинь бүр ойрд болоод гараад ирж байгаа. Тэгэд яг тэр чи ойлгомжтой байх л да энэ лувсан шунаг ч яг эн чинь нөгөө хаан ширээний төлөө ах галдан сэрэн тэгээд тэмцэлсэн хүн шүү дээ. Эн чинь цэвэр авдан хааны халим гатнаас төрсөн хүү. Сайн байцгаана үзэх сонсогчдоо Монголын Geeks түүх подкаст хийлж дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Denk Farm. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. За урдын нэгэн дугаараар Алтан орд, Саарл орд, Цагаан орд, тэгээ бусад ордуудын ордууд хэрхэн үүссэн тэгээд задралын талаар дараа тухтай нэгэн сэдвээр ярих гэсэн. Тэгээд тэр үзэгчдийн өмнө хүлээсэн үүргийн дагуу өнөөдөр бас энэ задралууд хэрхэн явагдав. Үүнээс хойш дундад 100 за ялангуяа 10-20 дугаар зуун болтол юу энэ бүс нутагт юу болов гэдэг тал дээр өнөөдрийн нэвтрүүлэг хөгжлөн асуултын хувьд бол ингэж эхлэе гэж бодож байна. Тэр Монгол Башкирийн дай ингээд бас яг тийм нэлийн гихтсэн түүх байх шиг байна. 14 жил үргэлжилсэн гэдэг. Тэгснээ эн чинь одоо өмнөх олон дайнууд Солонгосын дайн ч юм уу, Вьетнамын дайнтай харьцуулахад тийм сүрхий урт хугацаатай зөрчилтөө ийм дайн болсон юм уу гэдэг асуултаас эхлэе. Миний ойлгож байгаагаар 13 дугаар зууны ихээр энэ дайн эхэлсэн гэж түүхэн тэмдэглэгдсэн байна. Тий, ер нь бараг 1222 он хоёулаа Зүрч хааны намтрыг ярьж хагаад энэ нөгөө Дэштэй Кипчакийн талд очиод байлдан хийгээ явцсан. Тэгээд тэр нь их сударт бичигдэж үлдээгүй. Тэгээд тэрийг одоо зарим төвөгчд эцэгтэйгээ муудалцсан, дүүнэртэйгээ муудалцсан гэж тайлбарладаг гэж яриадсэн шүү дээ. Тэгээд тэр одоо Дэштэй Кипчакч одоо энэ хавил байна л да. Тэгээд энэ ямар өчтэй газар зөрүүлээ? Энэ 14-р зуунд Европчууд одоо энэ Тартарын нутаг гэж энэ Тартарияг бичсэн байгаа үстэй. Энэ одоо монголчууд за тэгээд энэ тургууд оршин сууж байгаа нутгийг тэр үед дүрсэлж зурсан байгаа. Тэгээд энэ маань нөгөө нэг Твиттерийн яриад байгаа Алтан ордны задрал тэрнтэй холбоотой болохоор би тавьчихсан юм л да.
Каспийн тэнгис энд багш гэн тий. Тий, Каспийн тэнгис энд байна. Одоо энэ Яиг гэдэг одоо монголчууд Жаиг мөрөн гэж нуус товчон дээр бичсэн мэдгийг их уст Жаиг мөрөн гэж. Энэ Урал голыг хэлж байгаа. Урал мөрөнд хэлж байгаа. Тэгээд одоо башкирууд гэдэг нь одоо энэ хавьд байсан хүмүүс. Тэгээд хоёулаа нөгөө Монгол цэргийн дугаар дээр башкируудтай их олон жил байлдсан. За нэг идэвхтэй байлдаан бол болоогүй. Нэгдүгээр тийшээч их олон Монгол цэрэг очоогүй юм шиг байгаа юм. Хоёрдугаарт нөгөө башкирууд чинь ойн аймаг. Тэгээ хойд болохоор нөгөө талын морин цэргийн тактикийг ойлгохтой явж өгдөггүй. Тэгээд нэг тийм одоо зууралдсан цөөн тооны хүмүүстэй иймэрхүү дайн нэлээд олон жил явсны дараа башкирууд за Монголыг дагаар орё гэдэг орцсон байхгүй юу? Яа дайжууд нөөсөн биш яаж мэдгүй гэхдээ нэг сэргэлэн нөхөр очиод ойлгуулсан юм шиг байна. Мангаруудаа ингэжийнхээ оронд нийлээд цаашаа явуул та гэдэг ухуулга хийсэн болов гэж хараад байгаа. Тийм учраас башкирууд бол Монгол цэргийн бүрэлдэхүүнд орж Европ руу танд орсон хүмүүс шүү дээ. Мордва, башкир гэдэг энэ аваар байсан үндэстнүүд. Тэгээд тэр Унгар руу орж яхад толгойн цэрэг нь Монголын цэрэгтэй анх байлдаж эхлэхдээ гүйн дотор ч Оросууд, Мордва, башкирууд явж гин гэд бичээд идэг байхгүй. Тэгээ бас тийм үйл явдлууд бол болсон. Тэгээд энэ дайн чинь бараг 1230-аад он хүрч дууссан. Ийм дайн болсон юм. Тэгээд тэр үеэс эхлээд башкирууд юуны бүрэлдэхүүнд ороод их Монголын улсын бүрэлдэхүүнд ороод тэгээд дараа нь чинь Алтан ордын улс гэд байгуулагчиж байгаа шүү дээ. Тэр чинь дотроо Хөх орд, Цагаан орд, Саарл орд гэд олон янзын ордуудтай байсан гэж ярьжсэн шүү дээ. Тэгвэл энэ Урал мөрөн дээр байсан башкируудынх нь Урал мөрний баруун ирэг дээр байсан нөхдүүд нь ийшээгээ Цагаан ордын захиргаанд ороод зүүн ирэг дээр байсан хойно байснууд нь Саарл ордын захиргаанд ороод Урал мөрний зүүн ирэг дээр байснууд нь Хөх ордын захиргаанд орсон байна. Тэгээд ятсан. Гэхдээ онцлог нь юу юм гэхлээр уул нь манайхыг дагаар орсон овг аймагуудын одоо хануудын бол устгадаггүй байсан шүү дээ. Чи дагаар орсон уу? Чи тэгээд дараа нь хүүчин ширээ залхамжлах болохоор ирж зарилгаа авах шүү гэл тэгэл дагуулал үргэлжлүүлээ явцдаг. Гэтэл башкирууд тэгээ бодохоор башкирууд бол тэгэл башкир хантайгаал байх хэрэгтэй үстэй. Одоо манайхны барьдаг байсан уламжлалаар тэгээд ирсэн чинь энэ одоо башкирийн дотоод тэмцлийн тухай бичиж байгаа юм дээр Тура гэдэг нэртэй хүмүүс гарч эхэлж байгаа. Монголчуудыг эзэлсний дараа Тура гэдэг чинь бол алтан ургийн гэсэн үг, төр гэдэг үг. Ийм учраас казахуудын дунд эдгээр чинь Торе гэдэг нэртэй, Узбекуудын дунд Тура гэдэг нэртэй, башкируудын дунд Тура гэдэг нэртэй хүн гараад ирсэн. Гараад ирчихсэн тийм юмнууд болоод байгаа. Тэгээд энийг бас юу алтан ургийн нөхөр башкиртчууд хаан суугаад байгаа юм бэ. Тэгээ нөгөө бид хоёр ч одоо гээгцэн түүх ярих хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоо тэр бол бидэрт хамаагүйгээд хаяа явцдаг. Гэтэл бас тийм биш байсан байна гэж бодохоор юмнууд болж эхэлж байгаа юм л да. Энэ нөгөө Тура үүсгэхээс өмнө Тураачуудын хяналтанд орохоос өмнө за. Башкирууд гэж ямар ухсаа гаралтай үндэстэн бэ? Энэ угаас төр ус байсан юм уу? Эсвэл угаасаа зүгээр одоогийн күрдүүд чиг зүгээр нэг юм үндэстэнний онцлог өгөх юм хүмүүс юм. Башкируудын гарал үүслийн тухай 3 онол бий. За жишээлбэл түргээс гарсан юм а гэж үзэж байгаа нэг үндсэн тэр энэ одоо тэр нэг жижиг ногоон чинь башкируудын байгаль нутаг. Тэгээ энэ бол ингээд Дэсти Кипчак байгаа үстэй. Тэндээс нүүрж очсон юм а гэж үзэж байгаа улсууд. Башкор гэдэг нь түрк хэлний башкурд буюу толгой чон гэсэн үг юм а гэж. Тэгээ тайлбарлаж байгаа улсууд байна. Зарим нь бол эн чинь Иранаас биш фин уйгурууд юм а гэдэг. Хойноос гэсэн үг. Фин уйгурууд гэдэг чи одоо тэгээд ер нь бүр эхлэлээр нь ярил одоо Төв Азийн нутгаас ирж байгаа улсууд.
Уугрууд. Тийм. Тэгээд эднес чинь ингээд энэ хэсэгтээ башкирууд болж үлдээд бусдууд нь ингээд цаашаага нүүсээр энд Унгарт очиж суурьсан юм а гэж. Энэ Монголын дотлооны тухай бичсэн Юлиан гэдэг нэг лам байдгийг. Тэр хүн чинь их Унгарын нутгийг олж үзнэ гэж яваад их Унгарын нутаг гэдэг нь одоогийн Башкирийн нутгийг тэр үед унгарчууд ойлгож ирсэн байхгүй. Тэгээ тийшээгээ явж исэн чинь Монголын нөгөө 1238 оны дайнд таарад тэгээд тэр аюу баахан юм бичиж үлдээдэг чинь тийм учиртай байхгүй. Ер нь өөрөө явж исэн зорилго нь болохоор унгарчуудын их нутгийг олж үзнэ гэд явж исэн гэд. Бас тэгээд энэ фин-угар хэлнээс нь бол Башкорт бас нэг тийм голлох аймаг, толгой аймаг гэсэн утгатай үг юм а гэж тайлбарлчихж байгаа. За гурав дахь нь бол үгүй эн чин Сакууд, Сарматууд, Масагетууд гэдэг Иран гэлтэй нүүдэлчдийн үлдэгдэл юм а. Тэд нар нь одоо ингээд Каспийн тэнгисийн энэ ирэг дээр амьдарч байгаад энэ Башкир руу одоо нүүж очиод үлдснүүд нь бол гэд тэрийг тайлбарлахдаа одоо тэгээ перс хэлний Бача гурт гэдэг үг гэд. Бача гэдэг нь үр хүүхэд, гурт гэдэг нь баатар. Ингээ гурван хэлэн дээр гурланд нь тайлбарлагдчихж байгаа. Зүгээр одоогийн эрдэмтэд бол үзэхдээ ерөн зүгээр ингээд үеийн үед эн чинь нөгөө нүүдэлчдийн их нүүдлийн зам дээр оршиж байгаа ард түмэн байхгүй. Тийм учраас үеийн үед эндээс нэг иранууд ирж бужигнуулаад, нэг тургууд ирж бужигнуулаад, нэг фин-угрууд ирж бужигнуулаад тэгээ Башкир бол энэ гурван ард түмний хольц юм аа гэж үзэх улсууд бас гарч ирж байгаа. Холимог үндэстэн, холимог өгсөт. Тэгээ одоо ингээд бүр түүхийг аваад үзэх юм бол эн чинь нэг хэсэг Масагетууд тэнд ноёрхож байгаа. Тэгээд нүүдэлчдийн нэг онцлог биш, нэг нь ноёрхож аймаг болчихлоор бүгдээр дагаад Масагет болчдөг. Казахчууд сүүлд нь бүр Томирис гэдэг Масагет хатааны тухай том кино хийгээсэн биз дээ тий. Хоол нь одоогийн Казахтай ер нь их холбоо багтай штэ. Башкиртэй нь илүү холбоотой байж магадгүй. Тэгэл дараа нь тэр нутагт нь түргүүд ноёрхоод ирэхээр нь бид нар түрг аймаг гэдэг. Гэхдээ одоо эдгээр чинь мусульман шашинтай тий мусульманууд Исламын шашинтай юм уу? Тийм түрк хэлтэй. Тэгэхээр одоо бол түрк рүүгээ илүү ойртсон үндэстэн гэж хэлж болно л доо. Түүхч Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгдсэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгдсэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Түүхэнд бас нэг ойлголт тэр Табины хаант улс гэдэг нь энэ Башкирийн байгуулсан хаант улс юм. Ер нь Башкирууд үеийн үед хуваагдсан оршиж ирсэн үндэстэн байгаа. Дотор өмнөд Башкир, дорнод Башкир гэд. Тэгээ нэг голынхаа хоёр иргэд байгаа гэсэн шүү дээ. Тэргүүрээ ч бас хуваагддаг. Тэгээ тэрэн дотор нь энэ голын 100 иргэд байсан үндэстэн Башкирууд нь болохоор Табины хаант улс гэдэг нэг хаант улс ус байгуулж исэн тийм юутай. Тэгээд Монгол одоо цэрэг анх энэ бүс нутагт орж ирэхэд энэ 100 иргэний Башкирууд нь эхлээд Монголыг дагаар орсон байна. Тэгээ баруун ирэг нь бас нэлээд тэмцэлдэж байгаа. Тэгээд сүүлдээ 30-аад онд өхөд ирэнгүүт за одоо боли шиг нэгдэж орё гэд. Үжид угаасаа Монгол улсаар бүслэгчээр ер нь өөр чи яах юм бэлээ тий. Тэгээ өөр өөрсдийнх нь нөхцөлийг одоо тохирж аваад орчихсон тийм л юутай байгаа юм л да. Тэгээ яг энэ дээр энэ үеийн Башкирийн түүх өөрөө их бүдэг. Тэрэнд бас шалтгаан багтдаг. Чивтэр Алтан ордын түүхийг ярьж яхад Алтан ордын нутгаар торгоны их зам их цөөхөн газараар явдаг байсан гэд яриадсэн шүү дээ. Ихэнх нь ийшиг ингээд дундад Аз руу төмрийн нутгаар их явдаг. Алтан ордоор бол бага явдаг. Тэгээд тэр худалдааны бага урсгалаа булаацалдаг байсан гэд яриадсэн шүү дээ. Башкир руу ер нь бараг юм явахгүй байсан баг. Энд чинь яг замын ч бас биш, замаас хойшоо болчихж байгаа.
Тэгээ ирэхэр зэрэг нөгөө торгоны их зам явдаггүй болохоор тэрүүгээр чинь аялагчид шашны сурталчид ч гэдэг юм уу. Тийм хүмүүс Башкирийн нутгаар нэх ордгоо. Тэр үеийн одоо юу ч гэдгийг нэг арабын нэг түүхч одоо өөрөх Алумари гэж. Тэр нөхөр бид энэ хавийн тэр чи Хартангсын бүр тэндээс Каваотоос эхлээд ингээ энэ нутгаар аялаад явхдаа энээс хойшоогоо Башкир гэж үндэстэн Башкорт гэж үндэстэн байдаг. Энтергээ тэмдэглэсэн л болохоос биш яг тэгээ Башкирт нь очиод тэр Башкирийн захирагчтай ч юм уу уулзаад тийм захирагч байна, ийм захирагч байна гэж бичиж үлдээсэн юм их ховор байдаг хөөхгүй. Монголчуудын хувьд эзэлж авах стратегийн нэг тийм ач холбогдолтой бүс нутаг бол биш. Тий. За ингээд цэрэгт хэрэгтэй бүрэлдэхүүн нэмэгдээд нь штэ. Адилхан нүүдэлч нүүдэлчин ер нь адилхан байлдааны арга хэрэгэлдэг. Тэгэхээр зэрэг бас цэргийн тоогоо нэмэхэд хэрэгтэй байсан юм шиг. Тийм учраас за хэдүүлээ зодон хийгээд яах вэ явж ийшээ дээрм хийлгээд явсан болч таарад байгаа юм да. Тэгэхээр тэр түүхэнд газар нутгийн хэмжээ болон хүн амын тоо энэ нь бол тодорхойгүй байхгүй. Одоо ч гэсэн дээ нэг 2 сая хүрэхтэй үгтэй л хүн байгаа шүү дээ. Башкир үндэстэн гэж тооцох гэж байгаа тийм. 21-р зуунд тэгэхээр 13-р зуунд нэг тийм олон байгаагүй л байна. Тэгэхдээ тэр үед монголчууд маань нэг тийм сая гаруй хүн 2 сая ч юм уу байсан гэд бодохоор тийч бас баг тоо биш л дээ нүүдэлчдэд бол. За ингээд монголчуудад дагаар орлоо. Энээс хойш үйл явдлууд тэгээ шууд 3 ордод хуваагдаад явчихж байгаа гэсэн үг. Тэрийн нөгөө нэг Алтан ордын бүрэлдэхүүнд орж байгаа ордууд хуваага захирчиж байгаа. Башкирийн нутгийн. Тэрийг харах юм бол нэгдүгээр Башкир аймагуд хоорондоо нэгдмэл биш байсан гэдг нь харагдаад байгаа. Хоёрдугаарт бас манайхны ч бодлого байсан байж магадгүй. Нэгдмэл нэг одоо захиргаанд оруулах юм бол сүүлд нь захирч болохгүй хэцүү байж магадгүйгээ. Тэгээд энэ Яик буюу Урал мөрнөр ийшээгээ цагаан ордон захираад ийшээгээ Саарал ордон захираад ч гэх юм уу хуваагаад явцсан байгаа юм. Тэгээд Алтан ордон задрж эхэллээ шүү дээ. Алтан ордон задраад эхлэхээр Алтан ордын суурин дээр чинь нэг бага улс үүссэн тухай хуулиар ирсэн шүү дээ. Казаны хаан тулс, Астраханы хаан тулс, Их орд, Сибирийн хаан тулс гэдэг. Тэгээд башкирууд нь дахиад тэднэртэй хуваагдаад захирчиж байгаа. Хуваагдаад захирагдаад тавьчих харагдаад. Тий. Одоо энэ дээр бол жишээл тэр 14-р зууны карт дээр Нагая гэж бичсэн байгаа. Нохон орд. Нохон. Тэгэхээр нэг хэсэг нь энэ нохон ордынхны мэдлэлд ороо явчихдаг. Нэг хэсэг нь одоо ийшээгээ чинь Казан байгаа шүү дээ. Тэгэхээр Казаны хаан тулсын мэдлэлд ороод тийшээ захирагдаад явчихдаг ч гэдэг юм уу. Бүр хойшоогоо байгаанууд нь энэ хойдолч одоо тэр Түмэн гэж бичсэн байгаа. Тийм байна. Тий. Энэ хавьд ч бол нөгөө Сибирийн хаан тулс байсан учраас Сибирийн хаан захирагдаад ингээд хуваагдмал байдал нь үргэлжлээд явцсан байна. Харагддаг. Гэхдээ хоёлаа өнөөдрийн энийг ярьж байгаа юунд болохоор энийг 15 16 дугаар зууны зааг дээр энэ Дорнод Башкир Өмнөд Башкир хоёр нь байлдсан баримт тэмдэглэгдээд үлдсэн байна. Тэгээд Өмнөд Башкирийн Бачман гэдэг ноён Дорнод Башкирийн Алтаккар гэдэг ноён хоёр хоорондоо байлдсан гэдэг. Тэгээд Алтаккар нь дийлээд Бачманаа халаад тэгээд Бачманы ах Ураас тураагдаг. Энэ одоогийн Уфа хотын орчимд байсан хүн баг. Тэгээд тэрийг цаазаар авсан гэд бичсэн баг. Тэгэд эндээс тураа гараад ирж байгаа. Тэгээд юун тураа хаанаас гараад ирв? Энд ч одоо Алтан ургийн нөхөр Башкир тэгээд юу хэрвээ тэр Алтан ургийн хүргэн байсан бол манайх чинь тэрийг айгүй тод хүргэн гэж өөрснөө тэмдэглэдэг штеп. Жишээл доголон дөмөр бол хүргэн гэж яваад байгаа шүү. Гургаан гэж бичээд. Яг Алтан ургийн хүн биш гэсэн. Тэгэхээр зэрэг Алтан ургийн нэг ноён тэнд Башкирийн хааны охинтой суугаад тэгээд тэрнээс гарсан хүүхэд Алтан ургийн хүүхэд болно шүү дээ. Эцэг нь Алтан ургийн юм чи. Тэгээд тэнд Алтан ургийн ноёдууд гарч эхэлсэн байна гэж бодохоор тийм үйл явдал тэмдэглэж үлдсэн байгаа. Энэ тэр Бачман Урааз гэдгийнх нь шижирэ гэдэг юм маань олдохгүй ургийн бичиг олдоогүй байгаа. Тэгэхээр нөгөө уул нь ургийн бичгэн байвал энэ Алтан ургийн хэн гэдэг хүний удам юм бэ гэдэг нь
бичигдэж гарах ёстой. Тэгээд дараа нь энэ башкирууд чинь ингээд нөгөө нохоо ард нь сулраал Казанч сулраал Казаны чинь 1552 онд Догшин Иван эзлээд Казаны хаан улсыг байхгүй болгож байгаа шүү дээ. Тэр үед тэр хавьд ер нь хэн хүчрхэ гэж нь тэрний мэдлэлд ороод яваад байгаа. Тэгэхээр хаан нь бол дандаа алтан ураг байх байхгүй. Жишээлбэл эн чинь Акназар султан гэж энийг одоо Оросын элч энэ нутагт очисон Оросын элч бичгтээ энэ Акназар гэдэг чинь хаан болоод айгүй хүчрхэ гэжээд нохой башкир нарыг эзэгнээ зогсохгүй Казан, Сибирь, Астраханы хаанд улс Бухар, Хива, Ташкентийн олон хотыг эзэгнэж татвар авч яана гэд башкирын ард түмэн Акназарын өмнө Уралын цаадах Сибирийн Күчүм хаан захирагдж байсан гэд бичсэн байна. Тэгэхээр Сибирийн Күчүм хаан гэдэг бол нөгөө Шибаны удмынхан Батханы Зүчийн 5 дугаар хүү Шибаны удмынхан Саарл урдын хаадууд гэсэн. Тэгээд энэ Акназарын болохоор одоо Оросын Репаблик гэдэг энэ авийн түүхийг судалсан их том эрдэмтэн байдгийн. Тэгээд Алтан урдын түүхийг судалсан. Тэр болохоор зэрэг энэ Алтан ургийн Жанбек султаны аж хүү Акназар байна гэдэг тэмдэглэсэн байна. Шибаны удам Зүчийн 5 дугаар удам гэхээр энэс хойш ерөөсө тэр чигээр түрг угсаад бишээ исламын шинтэй болоод явчихжин гэсэн. Нэр энэ төрний харахаар тий нөгөө Узбек хаанаас эхлээд исламын шашны чинь бүр хүчээр тулгадаг болцгоосон шүү дээ Алтан урд чинь. Энэ дээр бас нэг процессыг бид нэр ойлгох хэрэгтэй байна лээ. Яг бол Алтан урдын хямрал эхэлсэн чи тэр өмнө нь их олон дугаар дээр ярьсан да хямралын жилүүд гэдэг Үмэний жилүүд гэдэг нэг 20 жилийн дотор 25 хаан суугаад гэд яриадсэн шүү дээ. Тэрний чи үр дүнд нөгөө Батын удам дуусчихж байгаа. Хядуулаад. За хядуулаад ч юм өөрөөснөө хөж хэдсэн юм би нэг хаан ширээн дээр суух гал тэгэл нэг нөхөр нэрээ сунгуут нь 3 сарын дараа нөгөө нөхөр нэрэл алж хайчаал хаан болоо гэл ингээ зах замбраагүй буужигнаад тэгээ Батын удам тэр үед дуусч эхэлж байгаа байхгүй. Энд ч баг 14-р зууны одоо төгсгөл хавь руу Батын удам байхгүй болоо. Тэгээд нөгөө нэг Мамай ноён чинь Батын удам хаан ширээн суух хэрэгтэй гэж үзээ. Тэгээд нөгөө Батын удмын хүн олддоггүй. Тэгээд 8 настай хүүхэд 10 настай хүүхдээр хаан гэж зарлчаал яваад байсан гэж ярьж ирсэн чи тэр Куликовын тулдаа нэг ярих та. Яг тэр үйл явдал болоод ирсэн чинь Шибаны удам энэ үед төрж гарч эхэлсэн байхгүй. Яг Батынх нь дууссан юм чинь. Тэгээ хөхөрдөх нь нөгөө талаас нь орд эзний удам байх гэсэн үг. Тэгээд хэрвээ тэгж үзэх юм бол энэ хавьд байсан нөгөө Алтан ургийн хаадууч их олон болж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Шибаны удмынхан ч угаасаа Сибирийг захирч байгаа хүмүүс. Тэгээ чи тэр Алтан ордын задралын тухай ярьж байхдаа Сибирийн хаан чинь нэг мэдсэн Казанд очсон хаан болцсон зохиж явж байгаа байхгүй. Ягд болоод байгаа юм гэхэлэр чи Алтан ургийн хаан байхгүй. Казаны хаан ширээн дээр нэг бол Кримээс гэрээ удмын хаадыг авчирч тавьдаг. Нэг бол Сибирээс Мамук чөлөөнийг хаан ирээд сууж идэх ч гэдэг юм уу. Астраханд очсон сууж идэх ч гэдэг юм уу. Бас нэг ийм процесс яваад байгаа. Тэгээд сүүлд нь энэ тэмцэл рүү чинь Туг төмрийн удмынхан чихэд орчиж байгаа. Туг төмөр гэдэг нь Зүрч хааны 13 дугаар. Тэгээд тэд нар хүртэлж эхэлдэж орж ирээд тэгээ ингээд энд ингээд задарж байгаа боловч хаадууд нь дандаа Алтан ургийн хаадууд яваад байгаа байхгүй. Яг хөө тэр үед энд байгаа хааныг монгол хүн байсан уу? Түрк хүн байсан уу? Узбек хүн байсан уу? Башкир хүн байсан уу? Хэлэхэд их хэцүү. Гэхдээ яг удам судраараа бол яахаар байхгүй Алтан ургийн хүмүүс гэж үзнэ. Тэгээ цаашаа хоёулаа ингээ яриа явах юм бол баахан араб гаралтай нэрэн дотор тэгээд бид нар одоо тэр улсынхын түүхийг жишээл Узбекистаны түүхийг унших юм бол энэ ингээ Узбек хаан юм байна л да гэж бодоо яваад байгаа. Тэгтэл Узбекистаны түүх гэдэг чинь энэ Узбекүүд нь үндэстэн бол тогтношхоос эхлээд Шибаны удмынхан захирж хагаад
Шибаны дудгээд тэгээд Шибаны удмынхын хятуулад дуусангууд араас нь задлгаад туг төмрийн удмынхан ороод ирж байгаа Аштраханы дуд. Тэгээд тэр бүс нутагт амар нөлөө үзүүлж исэн хаадууд баг. Гэхдээ мэдээж одоо тэгээд өөрснөө тэр түрк хэлээрээ ч юм уу, үзбек хэлээрээ ч юм уу ярьдаг болцсон, исламын шашин шүтдэг болцсон. Одоо тэгээд хэдэн үеэрээ одоо ээж нэр нь дандаа тэр авийн овг аймгийн хүмүүс байсан баг те. Тэнд одоо яг тэр Монгол цус нь хэдэн грамч байсан юм байгаа. Тэгэхдээ энэ хүмүүсийн хаан ширээнд очиж сууж байгаа үндэслэл нь би алтан уургийнх гэх юм байна. Одоо тэгэхээр түүнд нэг юм түрүү жилийн 6 сард одоо Узбекистанд Монгол улсын ерөнхийлөгч айлчлаасан. Тэрнээс хойшооч ярих гайгүй болж байна гэж ажил. Энэ Узбекистан, Казах, Киргизүүд угсаа гарал одоо аль болох урагшаа түлхдэг те. Том хаад язгууртуудаа өөртөө угсаа гарлыг холбох гэж үзэж хичээж ин. Тэгээд нэг хэсэг Чингис хаан гэжсэн нь болоо одоо зүвч рүү ороод зүвчээсээ одоо баг зүвч нь ингэж явсаар хагаад баг түрг угсааны хүн болох гэдэг нэг юм чинь. Өөрсдийнх нь түүхийн гүтгэлэг нэг тэр тал руугаа болоод байна. Одоо дээр нь дахиад зүвчийн удмыг булаацлагчид бүр олон болох нь шүү дээ. Одоо ингээ башкирууд орж иж башкирууд хууль ёсны одоо булаацлага ихтэй итгэж болж эхэлж байна тийм үү? Башкирууд гэхээс узбекүүд нь илүү хэрэгтэй. Гэхдээ узбекүүд бол бас угаасаа Узбекийн түүх бол бүр их олон мянган жилийн түүх бас түүхтэй л ард түмэн шүү дээ. Тийм болохоор нэг тэгээд зүч мөч рүүч шуурч орохгүй л байна л да. Явдал тунд нэг зүч гэдэг хаан гараад тэрний удмынхан манайд хаанчилж ийсэн л гээд яваад өгч байгаа болохоос биш бидний үндэслэгч бол энэ гээд юу яах вэ? Гэхдээ энэ хоёр Казахын ч байна уу, Узбекэн ч байна уу хоёулаа Алтан ордын улс задарсны дараа үүсч бий болсон үндэстэн гэдэг байхгүй. Одоо Узбек гэдэг үндэстэн өмнө нь байгаагүй. Эний чинь нөгөө монголчууд очиж эзлээд тэгээд ингээд бүгдээр ингээд одоо шил Кипчакуудыг бол бүх хаадыг нядцсан шүү дээ. Яг л эсрэг байлцсан. Башкирууд бол нэгдсэн учраас захирагчийн үлдээчихэд шүү дээ. Чи ирж надаас зарлиг авч байгаарэ гэдэг. Кипчакууд бол бүгдийг хятад тэгээд тэдний чи авчиад 100 мянгат нь хуваагаад тэгээд дээр нь нэг бүүмэд хамниган юу хатган ноён тавьчихна. Хатган ноён. Тий одоо хатган гэж овог байна шүү дээ. За хатган овог. Цэндийн нэрнээс руугаа сайхан шүлэг байна шүү дээ. Алхан Монголын өвөө хатган овгийн үйлчлэн бийгээд тэгээ хатган захирагч тавьчихдаг. Тэгээд нөгөө доотлих нь баахан одоо түрэг гаралтай үндэстнүүдийг холио тавьсан байгаа шүү тэрэн дотор нь. Тэгэхээр би өөрийгөө Гипчак гэж хэлж болохгүй, Гүүз гэж хэлж болохгүй, Канлей гэж хэлж болохгүй болоод чи хэм блэ? Би хатган гэд. Тэгээ одоо энэ Дундад Азийн улс орнууд чинь Каткан, хатган одоо тэгээд Конрад, Хонград, Кунград гэдэг ингээд тэр аймгийнхан чинь бий болчихж байгаа юм. Тэгээ энэ үеийн түүхийг бараг 19-р зуун хүртэл унших юм бол тэр чигтэл хэдэн Монгол аймагуудын хоорондын тэмцэл шиг юм шиг. Ингээл одоо Шибаны удмын одоо хинч гэдгийг нэг хаан Узбекистанд ирж ороод тэгээд ингээд Узбекистан гэж тэр үед нь байгаагүй юм дөө. Энэ нутаг руу Маврина харт Трансаксан руу дайрж ороод тэгээ энд ингээд ноёрлоо тогтоохтой мангууд удмын тэр ноёны тусламжийг авсан юм аа. Альсхул Хонградын тэр ноёны тусламжийг авсан юм аа ч гэдэг юм. Тэгээ ингээд нөгөөдөл нь болохоо байлаа хоорондоо байлцсан чинь тэгээд ингэжсэн чинь энэ тэмцэлд Хонградууд нь даваа гарсан юм аа гэдэг ч юм уу. Тэгээ нөгөө мангуудууд нь зүхтахтай жалааруулын тусламжийг аваад гэдэг ингээд нэг баахан Монгол аймагуд байлдаж байгаа юм шиг уншигддаг байхгүй. Гэхдээ одоо ялчгүй одоогийн Казахуудын бүрэлдэхүүн, Узбекуудын бүрэлдэхүүнд байгаа аймагуд түрк хэлтэй одоо ислам шүтдэг тийм аймагуд. Гэхдээ нэр нь Монгол нэрээр явж байгаа хүмүүс л байхгүй. Чиний толгойч хангалттай юм хийж шиг байна. Одоо би ч угаасаа тэнэггүй тэгээ үзэгчд одоо бүр намайг энэ ёстой юу ч мэдэхгүй байна гэдэг сайхан сэдв болж эхэлв. Та тэр нэг бахан түрк араб нэртэй алтан хоёулаа эхлээд юу яах вэ? За башкируудад тусгач.
За. Башкирууд дээр ч их сони юм гарч байгаа. Эдгээр чинь нөгөө дараа нь Казаны хаан тулс Оросод эзлэгдсэн гэсэн шүү дээ. Тэгээд тэрнээс эхлээд башкирууд чи хэсэг хэсгээр нь Оросууд захирч эхэлсэн баггүй. Тэгээд захирчаад башкирууд ер нь нэг 1700-аас 1800 он хүртэл 100 жил их олон бослого гарсан байдгийг. Оросын эсрэг. Оросын эсрэг. Тий. За тэр нь ч юу одоо энэ ч 1700 ч биш юм а бүр 1650 60-аад оноос эхлээд 150 жилийн тасралтгүй олон бослогууд гарч байгаа байхгүй. Тэгээ тэр бослогуудыг удирдах байгаа хүмүүс нь дандаа алт уургийн хаан үрээд байгаа. Оростой байлдахын тулд. Тэгэхээр башкирийн одоо захирагч бол алт уургийн хүн байх тухай бодол башкируудын толгойд байгаад юм гэсэн үг шүү дээ. Одоо 1663 оны Оросын эсрэг бослого гаргасан Сибирийн башкирууд гэдэг чинь хойтлынх нь нөхдүүд. Тэднэр чинь Шибаны удмын Кичиг Күчүг гэдэг хааныг өрсөн баг. За. Ирж биднийгээ захираач гэдэг. Гэтэл энэ нохой талын башкирууд биш үү? Тэднэр нь болохоор зэрэг халимгийн шүхэр дайчинг. Төрний хүү Аюкийг ирж биднийг захираач гэдэг илчил гэж. Халимгоо чинь тэр үед 1660-70-аад он гэдэг чинь нүвгээд очсон байсан үг шүү дээ. Гэх мэт. Яг Кичиг Күчүгч шүхэр дайчинч башкирийн хаан болоогүй л дээ. Яг гэвэл эдгээр чи ирчээд нөгөө Оростой бас тэгж дайсагналцах бас бодлого байгаа шүү дээ тий. Тэгээд дараа нь 1704 оноос гараад 7 жил үргэлж ирсэн Алдар Кусюмовскийн бослого гэж энэ башкирийн бослого. Тэгээд Казахын Зүчин удмын хааныг өөр яагдаг санаа дэвшүүлээд тэгээд Казахын хаан Батыр гэж энийг судлаачд бол Казахын Тавкай хааныг юм байна гэж нэрлээд байгаа. Тэгээд дараа нь Абулгайр гэж бичсэн байгаа. Тэр нь Абулхайр хаан юм шиг байгаа. Казахын. Энэ Багжуудын хаан байсан. Тэрнийг өрөөд тэр байтугай бүр 1736 онд дахиж бослого гарсан чинь нөгөө Абулхайр хаан чинь бас башкир хатаа авцгаа. Тэгээд тэрний хүү Хожа Ахмад гэж нөхрийг башкир хаанаар суулгах гэдэг башкир түр ирсэн баг. Цэрэг аваад. Тэгээд тэр үед Абулхайр ч өөрөө Оросын мэдлэлд орцсон байсан үе. Тэгээд Оренбургийн Орос цэргийн хорооны дарга Татишев гэж энэ Оросын нэрт яруу найрагч Татишев гэж байгаа. Тэр нөхөр одоо чи болохгүй ингэж болохгүй юу гэсэн үг юм бэ гэж ятгаж жагаад нутаг буцааж явуулсан байна. Тэгээд нэг хэсэг ингээд Алтан ургийн хаан өрөх гэж үзээд тэгээ болжгүй болохоор нь бослог гаргасан нөхдүүд би бол тэгж ярих юм бол тураа гэд өөрийгөө зарлаад эхэлж байгаа. Өөр алт ураг болж эхэлж байна тийм үү? Тий, яг хуурамч холих Алтан ургийн нөхдүүд гарч эхэлж байгаа. Жишээлбэл нэг Мурат Күчүг гэдэг нөхөр байгаа энэ 1707-1708 онд гарсан бослогыг толгойлж ирсэн нөхөр. Тэгээд өөрийгөө Алтан ургийн хүн би тураа байна гэж зарлаад яваад тахлаар нь Оросууд тэрний судалж үзээд энэ зүгээр Уфагийн нэг жирийн башкирл биш тэгээд олж тогтожсэн баримт. Тэгээд бүр тэр байтугай биш үү? Миндигүүл Юлаев гэж нөхөр гоо башкирл да. Тэгвэл энэ хүний одоо хоч нь Карасакал гэж. Харсахал. Тэгээд энэ нөхөр чи эхлээд би гэрээ өх сайнхны Алтан ургийн удам байна гэж зарлж нэг үзээд тэгээ бослогон жоохон дарагдаад эхлэнгүүт нь Казахын нутг руу зугтсан баг. Тэгээ Казахын нутагт очингуудаа би Цэвэр Авдангийн хүү Лувсан шөнөө байна гэдээ гараад ирж байгаа. Энэ нөхөр чинь бүр ойр дулаад гараад ирж байгаа. Тэгэд яг хоо тэр чи ойлгомжтой байх л да энэ Лувсан шөнөө ч яг хоо эн чинь нөгөө хаан ширний төлөө ах галтан цэрэн тэгээд тэмцэлсэн хүн шүү дээ. Эн чинь Цэвэр Авдан хааны халим гатнаас төрсөн хүү. Тэгээд бараг Цэвэр Авданг хорлсон тэр ээж нөхрийгөө хорлсон байж магадгүй энэ гэсэн сэжиг бас тэр үед яваа. Тэгээд энэ хувилдаа нэлэрхээр цухтаагаад халимгтаа цухтаагаад ирсэн байж байгаад 1732 онд нас орсон баг. Энэ хоёулаа нөгөө зүүн гарын баг байлдан дагуултын дугаар дээр энэ Лувсан шөнөгийн тухай хальт дурдаад өнгөрсөн баггүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө хар сахал чинь Казахын нутагт орж ирэнгүүтээ ойрдын хааны хүү болж хувираад
ойлгомжтой байна гэж би хараад байгаа. Яг бол Казахын нутагт орж ирчээд би одоо ингээд юу штэ гэрээ удмынх штэ энэ төргээд алтан ураг болоод яваад ивэл мань хүн чинь Казахын хаадын өрсөлдөгч болчих гээд байгаа байхгүй. Ягаад гэвэл тэнд нь нөгөө зүчийн удмын бас алтан ургийн бахан хаадууд байж байгаа штэ тий. Тэрнтэй чи одоо юу эрх булаацалтах маягийн болох гэдэг штэ. Тэнгүүт нь мань хүн гэлс ойрдын ханху болгоо өвчиж байгаа байхгүй. Тэгээ нөгөө Казах ойрдын тэмцэл хоорондын зөрчил явж исэн үед Казахын нутагт ирэнгүүтээ би ойрдын ханху байна гэд хувирчин гут нөгөөдөг чинь Казахт байлгах үндэслэл нь бий болчихж байгаа байхгүй. Тэгээ харин бүр ойрдуудын эсрэг ашиглаж их сонирхол Казахын хаануудын дунд төрчихж байгаа байхгүй. Энэ нь хар сахлагч нь Оросууд бүр хэд хэдэн удаа Казахуудаас нэхэд Казахууд нөөхгүйсэн баг. Тэгээ Казахын Аблай хаан нөгөө ойрдын 100 гарын Галтан цэрэн хааны олзонд нэлээд хэдэн жил байсан гэд ярьж ирсэн шүү дээ. Амарсагтай найзалсан үегээд. Тэгсэн Галтан цэрэн хаан бүр 1742 онд энэ Аблай хааныг тэр хар сахлаар соёлё гэсэн санал хүртэл тавьж үзсэн баг. Тэгээд Казахууд өгөөгүй. Тэгэхээр Казахуудад хэрэгтэй болоод өгөхгүй байгаа шүү дээ. Оросууд нүсэн ч өгөхгүй, 100 гар нэгсэн ч өгөхгүй байх гэдэг чинь хэрэгтэй болоод өгөхгүй байгаа. Тэгээд тэр 1746 онд 100 гарын нутгаар явсан Оросын элч мэдээлэхдээ ойрдуудын зарим нь 100 гарын хаанаар энэ хар сахлыг тавих сонирхолтой байна гэж мэдээлсэн баг. Тэгэхээр нөгөө 100 гар дотор Галтан цэрэнгийн эсрэг фракц байгаа шүү дээ. Тэднэр нь бас тэр лувсан шөнөө юм шиг байна. Тэгвэл одоо энийг нь тавиа л да эн чинь цэвэр арууд ингээ хүү штэ. Энд төр гэсэн тийм ийм тоглолтууд бас нэлээд явсан баг юм. Энэ хурж бас их бужигнуулсан. Нөхөр бараг Казахын талд 10 хэдэн жил байгаад сайхан башкир өөрийгөө ойрд гэж зарлцсан. Тэг яг сүүлд нь 1749 онд нас урсан гэж тэмдэглэгдсэн байдгийг. Зарим нь бол энэ Казахын Барак султаны гарт өгсөн гэдэг. Энэ айжмтай ийм зөрчлүүд бол гарсан юм шиг байна. Германд үйл төрлөв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Энэ өмнөх ярьжсэн түүхүүд дээр 1750 онд ч одоо ингээд бараг ойрдууд манжи мэдлэлд ороод энэ дэх бүс Монгол дэх бүс нутгийн асуудлууд нэг тэнд явж байна. Тэгэхээр энэ чинь Башкиртай холбоотой цаад Оросуудын нөлөө орж ирж байна. Бүс нутгийг эзлэх. За Казакууд бас тэнд чинь бас өөрсдийн сонирхол байна. Монголчуудын нэр барих асуудал байна. Ойрдууд ч гэсэн бас сонирхол илэрхийлэл бужигнуулж байгаа шүү дээ тэнд чинь. Дээр нь цаана дахиад баруун шаа халимгууд байгаа шүү дээ тий. 700 тий. Ойрдууд халимгууд хоёр чинь нэг юм байх уу тий. Чи 100 гарын хаант тус халимг гэж ялгуул бас нэг өөр хэрэг. Чи бас их бужигнуулж байгаа. Бид нар ингээд халимг Казах хоёр байлдаад л гэж яриад байгаа байхгүй. Яг яс юм дээрээ тулах юм бол эрх ашиг нийлүүл хамтраад байлдаж исэн түүхүүд биш үү. Мавранахрын нутаг дээр Трансаксан гэдэг. Трансаксан гэдэг чинь энэ Сэрдэрийн Амударийн мөрний хөндийг хэлээд байгаа. Тэр лөө Казахуудтай нийлээд дайрч орж исэн юм би. Халимгууд. Яг тэгвэл нөгөөдүүл нь бичиж авах та. Хүүшээ энд чинь энэ Казахын цэрэг дотор ч халимгууд явж байгаа нэргээ бичсэн юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол нөгөө нүүдэлчдийн мөнхийн дэг. Тэгээ хамгийн мардсан нь эн чинь зөрчилд ороод байлдаад байгаа нүүд нь бүгдээр алтан ураг байх. Зүгээр л нэг нь Казах, нэг нь Узбек, 3 дахь нь Башкир болцсон л хөлсөд яваад байгаа. Тийм сонирхолтой юм байна. Ингээд Шибаны удам энэ 1700 онд угаасаа бүр тоглолтоос байхгүй болоо. Тэгээд нөхдүүд хаан ураад эхэлж байгаа гэсэн. Алтан ургийн хин нэгний легитим эрхтэй хаантай болохын тулд. Гэхдээ ер нь Шибаны удмынхан болвол бараг 1700 он хүртэл одоо энэ Сэрдэрийн Амударийн мөрний хөндийг чинь захирж исэн Бухарын хаант улсын захирагчд байсан гэсэн үг. Энэ дээр дахиад бас энэ бодлын дунд ойрдууд бас орж ирэх болоогүй. Эн чинь юу яасан бэхгүй. Одоо энэ Шибаны удмын Абул Хайр гэж хаан байжгаад тэгээ эн чинь ингээд Узбек аймагуудаа нэгтгэж нэлийн хүчрхэгжиж байсан чинь Исэн хааны хүү үз төмөр таашид буцхуулаад тэгээд үз төмөр тааш дараа нь буцаад явчихсан гут нь
одоо яг энэ дайны үед намайг дэмжээгүйгээд зарим нөхдүүдээ барьж явж одоо цаазлах ажил хийж эхлээд тэгээд тэрнээс нь цугтсан Жанибек Крей гэдэг хаан, хоёр хаан чинь Казакийн одоо улсын их суурийг тавьсан гэж одоо тооцогдоод байгаа хүмүүс аахгүй. Тэгэхээр Жанибек Крей хоёр ч хоёул зөчүүд. Бас. Тэг. Шибан бас Шибаны удам. Ингээд ер нь бол тэнд дандаа алта ургийнхан хоорондоо үзэж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд тэр Абул Хайр хаан чинь одоо ингээд тэр Узбекийн хаан тулсыг байгуулж эхэлж байгаа. Одоо энэ нутагт. Одоо энэ үед бол хувцс хонор бүх юм нь өөрчлөгдөд сайхан дундад Азийн мусульман болцсон байгаа шүү дээ, тий? Шугуу зодолж иж чинь тийм ээ. Тий шүү дээ. За яг дундад Азийн шугуу байдаг юм чинь. Тэгээ эн чинь тэр үед нь цагаатан улс чинь бас задраад тэгээд төмөрчин нэг хэсгийн дундад Аз руу айгүй төрж орж ирж эзэгж ийсэн. Тэгээ төмрийн нас барснаас хойш төмрийн нас барсны дараа бас нэг юм бүдлэн хэлсэн гэд хоёлоо ярьж ийсэн шүү дээ. Хөвүүд нь хоорондоо үзэлцээд мань хүний хамгийн том эмгэнэл бол өөрөө алтан ургийн болох гэж үзэж бараагүй маа гэд. За тэгэд ингэж ийсэн үед нь одоо яг энэ Абул Хайрын үлдэгдэл Узбекүүд төмрийн удмахныг түрж энэ Транссаксоныг эзэгнэж эхэлсэн юм түүхтэй багхгүй. Тэгээд тийм учраас энэ чинь одоо түүхэнд бичгтээ Шибаныхан гэж нэг бичин нөгөө Батхааны 5 дугаар биш юу Зөвч хааны 5 дугаар хүү Шибаны удмахын гэж бичнэ. Зарим нь Шибаныхан гэж бичнэ. Тэр нь одоо энэ Абул Хайр хааны ач хүү Мухаммед Шибани гэж байсан. Яг тэр Шибан гэдэг нь Шейбан болоод хувирсан. Тэгээ энэ бол нөгөө хамгийн хүчрхэг болж исэн үе. Энд цохиулсан доглон төмрийн удмын Баабар чинь Афганистанд зугтагаад тэгээд тэндээшээ цаашаага яваад их Монголын эзэнт гүрнийг байгуулж байгаа шүү дээ. Ер нь бол чигээ тандал манай нөхдүүдийн л бужигнуулж исэн газар л да. Тэгэд энэ үеэс эхлээд энэ Мухаммед Шейбаны үеэс их хүчрхэгжээд тэгээ энд чинь энэ ч одоо бараг 1600 700 хүртэл энэ бүс нутагт энэ удмынхан ноёрхож байгаа. Тэгж жагаад 1700 дөхөд ирэхэд юу яагаад Шибаныхан хятуулж дуусаад тэгэл хаан ширэн дээр сууж байгаа бол дахиад нэг бослог гараал нөгөөдгөө хаалал шуудаал те хоёлаа тэр түүхийг яриад ямар Узбекийн түүхийг судлах гэж байгаа биш. Тэгвэл яг гол санаанд авах юм нь энэ алт ургийн юм улсууч шүү гэдэг. Тэгээд дараа нь Шибаныхан дуусан гут одоо яах вэ гэдэг асуудал гарна шүү дээ. Улс бол хөрөө хийж байгаа юм чинь. Тэгэнгүүт нь гоо тэгвэл туг төмрийн удмыг өргөе гэд. Тэгээд тэр Астраханы дүүд гэдэг нь гарч эхэлж байгаа байхгүй. Астраханы дүүд гэдэг нь Астрахань хотын одоо арабчсан нэр, түргцсэн нэр. Тэгээд тэр чинь Астраханд хаан байжгаад Астраханы хаан тус Оросууд эзлэхэд зүхтаагаад ирдсэн хүмүүс байхгүй. Тэгээд тэр чинь дахиад нэг 100 жил ноёрхож байгаа. Тэгээд одоо энэ бүс нутагт байсан одоо тэр улсуудын зургийг гаргаж харъя. Хэвийн хаан тулс, Какандын хаан тулс, Бухарын хаан тулс гэдэг энэ гурван улс чинь Шейбаныгийн удмынхан одоо Астраханы удмынхан гэдэг ингээд хаанууд нь дандаа тийм хүмүүс болчихж байгаа. Тэгээ энийг одоо хоёулаа нэр усаар нь нэрлүүл одоо ерөөсөө замраг өмблөх байх уу. Тэрийг ярил хүмүүс ч ойлгохгүй бах. Тэгэл энэ ч одоо тэгэл Гүчгүн чожаа, Суйн чожаа. Тэгэл Убайдулла, Абдулла, Искандер гэдэг дандаа тиймэрхүү хаануудын нэр ирнэ. Тэгвэл яг энэ Амударья мөрөн, энэ Сирдарья мөрөн. Энэ хавийг захирж исэн хаадууд нэгэн Шейбан Астраханы удмынхан. За энэ Бухарын хаадууд бол Шейбаны удмынхан. Бараг 1600 хүртэл Шейбаны удмынхан сууж явсан. Самаркандын хаадууд бас Шейбаныхан байсан. Ферганы хаадууд байсан. Балхын хаадууд байсан гэд ингээд явж эхэлж байгаа юм да.
Баруун Сибирь тэгээд энэ Дундад Аз чинь тэгээд ер нь дандаа зөвчийн удмынхны хоорондын хувааж авсан улс орнуудын зөрчил Дундад Азийн дунд зууны түүх тэр чигт болчихж байгаа юм шүү. Тий. Одоо л зүгээр энд нь өөр улсууд гарч ирчээл эн чин казахууд, эн чин узбекууд гээд байгаа болохоос биш. Зүгээр энэ дээрээс би гол нь хэлэх гээд байгаа гэхээр яг энэ казахын түүх, узбекийн түүхийг судлах нь чивэ тэр сонирхолтой биш баг. Юу нь гээгчээд байгаа юм бэ гэхлээр ер нь 1925 он хүртэл хаан ширээнд суух ирэх чи алтан уургийнхаа хойжиж тэр эрхийг олж авч байсан баг. Тэгээ энийг тасалсан хүмүүс бол Оросын эзэнт гүрэн. Оросууд жишээлбэл Казахын хаадыг сүүлдний торио удмынхны чинь засгийн эрхээс хөөн зайлуулж ирсэн өөрсдийнхөө харьяанд ороод ирэхээр. Тэгээ тэнд нэг бас хаан гарч ирчээл Оросын хаантай ирэх булаацалтаад байх бол мэдээж Оросуудад сонирн биш шүү дээ тий. Тэгээ тэдний чинь ингээд цол бууруулад вангууд болгоод энэ Сибирийн тэр Шибан удмын Күчүм хаан гэдэг шүү дээ нөгөө Сибирийг дайлан эзэлсэн Ермак гэдэг нөхөрт буцахогдоод гэдэг ингээд алга болсон гэж алга болоогүй. Күчүм нь өөрөө өгцөн л болохоос биш Күчүмийн хөвгүүд чинь бүгдээр Москвад ирж сууршаад. Тэгээд энэ Сибирийн мангууд гэдэг Сибирск князья Сибирские гэдэг ийм нэртэй бол тэнд сууршаа явсан гэдэг ч юм уу. Энд чинь ер нь Дундад Азаарч хязгаарлагдахгүй. Тэгээд энэ их Монголын эзэнт улс гэдэг төмрийн удмынхан тэнд очиод шинэ үндэсний гүрэн байгуулчихж штэ тий. Тэгээд зарим үед ингээд нэг тийм бодлонтой мөргөлдөөн гараад ирэх үед тэр үдгүй их монголуудаас цэрэг авч исэн түүх бий. Энэ хавийн нөхдөөч. Яг л их Монголын тэр хаан чинь өөрийгөө бас юу гэж үздэг байхгүй. Бялтан ураг. Бялтан ураг учраас би юу нэг бухарт хаан сууж болдгоо гэдэг ч юм уу. Ер нь тийм нөт энэ чинь Шахчахааны хоёр хүү цэрэг өдөрдөж орж ирээд буцах буцаад гарсан түүхтэй байдаг. Их Монголын хаан Шахчахаан гэж байсан шүү дээ. Одоо энэ юуг бариулсан? Таж махлыг бариулсан хаан чи. Тэгээ тэрийг тэр үеийн Бухарын захирагч өрөөд Бухарын хаан өрөөд нөхөр яхаа ингээд энэ талаасаа Иранаас шахуулдаг. Энэ талаасаа Узбек казакууд шахаад идэг. Тэгээ казакууд шахаад идэг. Тэгэхээр зэрэг юунууд их Монголын хаанаас туслан рууж исэн баримт бас байна л да. Тэр байтугай бүр цаашаа ирвэл одоо хоёул их бодлонтын мөр орох Каракалпак гэдэг Узбекистаны нэг хэсэгтний үндэстэн байна. Одоо юм Каспийн тэнгис рүү төгсөн хэсэг дээр байдаг. Тэр Каракалпакуудын донд чинь одоо юунаас алтан ургийнхан байгаад байгаа юм да. Араб шахын удмынхан гэдэг. Тэгээд эн чин зүчийн хүү Шибан, Шибаны хүү Баатар, Баатарын хүү Зүч бух, тэрний хүү Бадхул, тэрний хүү Мөнх төмөр, түүний хүү Болд хаан, тэгээд Болдын хүү Араб шах. Энэ нөгөө Согтуу голын ирэг дээр согтуу байж байгаа буцахгууллаа гэдэг Оросын цэргийн тухай сударт бичсэн байдаг гэдсэн шүү дээ. Тэгэхэд орж ирж Оросын цэргийг хэрэгсэн нөхөр чи энэ Араб шах байхгүй. Алтан ордод их нөлөөтэй байжгаад бараг нэг жил Алтан ордны хаан суугсан байх. Тэгээд энэ Араб шахын удмынхан чи энэ хэвийн хаан тулсыг захираад тэгээд эднэр дотроос нь Каракалпакууд гарч байгаа байхгүй. Каракалпакууд ч одоо энтрийн дунд байдаг Овг аймаг дотор Мангууд, Хонгираад, Гэнигс, Усун, Хияад, Жалаар аймагуд байна. Маш богино хугацаанд нэг 4-5 удам дамжаад Монголын алтан ургийн хаадууд хилэн байхгүй болж байна, төрөгжж байна, шашин шууд исламжаад ямар хурдан тэгж хөлсөө. Яг тэгээд ялцгүй л одоо тэр нутгийн хатантай гэрэлж байсан. Илхадаас ялгаатай нь эднэр чи бол нутгаас хатаа аваад байгаа. Илхад чи бол дандаа Монголоос залаад байгаа шүү дээ. Бас нэг цусаа хадгалах гэж үзээд исэн юм уу? Хаашаа эднэр чи бол нутгаас аваад байгаа байхгүй. Тэгээд ер нь Монгол уламжлалаар бол хүүхдийг хүмүүжүүлдэг хүн чинь ээж нь шүү дээ. Тэгэхээр нөгөөдөг чинь
одоо ислам шашин шүтээд ингээд хэл усан ч тийшээ шилжээд явчих жоох. Хоёрдугаар чиний захирж байгаа ард түмэн чинь одоо мэдхгүй мангууд хонгираад гинэгээс жалаар гэд нэртэй байгаа болохоос биш. Түргэлтэй хүмүүс байгаа. Тэр дотор мэдгүй 5% ч юм уу монгол хэлтэй мангууд хонгираадод байсан баг л та. Тэгээд тэд нар өөрсдөө түргжээд түрг удмын аваад ингээд түргжээ явчих штеп. Тэгээд тийм болохоор зэрэг эдгээр чи ингээд холжиж байгаа. Тэгээд одоо эндээс би нөгөө түрүүнээс хойш дахин хэлээд байгаа нь би энийг монгол гэж хэлээгүй шүү. Энэ магадгүй узбек байх, тэр нь каракалпак байх, энэ нь башкир байх гэдэг нь одоо нэгдүгээр узбекүүд чинь алтан ордны дараа үлсэн үндэстэн. Каракалпакууд ч гэсэн. Яг нь каракалпакуудыг бол өмнө нь байсан гэж ярьдаг улсууд бий. Тэгэд энэ үед бол эн чинь нөгөө тэр нийгмийн тэр соёлынхоо нэг хэсэг болоод язгуурын Монгол нутагтай ямар ч холбоогүй болоод ингээд салцсан. Гэхдээ эдний дунд нэг л юм үлдчихэд байгаа байхгүй. Би бол эзэн Чингисийн алтан ургийн удам шуул гэдэг юм үлдчихэд. Тийм учраас Шейбаны удмынхаа хадуулаад дуусгаар Аштраханы төдгөө Туг төмрийн удмыг урьж авчирдаг байгаа. Яг өөр хүн авчрахгүй. Яг Иранаас хаан залахгүй хамгийн хүчтэй энэ хавьд чи Иран хүчтэй байсан шүү дээ. Сефевидийн султан тулс гэдээ гараад ирсэн. Хамгийн хүчтэй улс тэндээс хахгүй. За яг энд бол эднэр сүннитүүд тэд нар нь шийтүүд байсны нөлөө байсан баг. Тэгэхдээ өөрснөө гаргаж байгаа үндслээ бол үгүй энэ алтан ургийн хүн захина урьж залнаа. Тийм учраас одоо энэ Туг төмрийн удам Аштраханы төдөг үрийг аль тэдрийг урьж авчирч яах шиг ийм юм болоод байгаа юм л да. Энэ газрын зүрх дээр байгаа Бухарын хаант улс зөөрлөл энэ 100 гаруй ч юм уу Хушуудын хаант улс гэдэгт зөөрлсөн ойролцоо тийм их мэдлэлтэй улс орнууд юм уу эсвэл өөр зүгээр л хаанстгүй юм уу? Оросуудын томьёолоор ингэ явцсан гэсэн ойлголт юм уу? Тэгээ энэ бол Оросуудын томьёолоор ингэ явцсан. Гэхдээ эдгээр чинь бол хөөрхөн бүс нутагт нөлөө үзүүлжсэн. Энэ бас нэг тийм жижиг улсууд биш шүү дээ. Энэ бүс нутаг чинь өөрөө их тийм баялаг юутай чи энд чинь Бухар, Самарканд, Хива гэдэг Ташкент гэдэг их том хотууд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг эн чинь баян улсууд байгаад байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор энэ хавьдаа бас их нөлөө үзүүлээд нэг хэсэг бүр юунд энэ дахиад түрүүчийн зургалдаа энэ Бухарын хаант улсны энэ байна. Кокандод гарч ирээгүй. Гэхдээ энд Зүүнгарийн хаант улс хил залгаж байна тийм үү? Энд их Монголын хаант улс энэ байна. Энд нөгөө Ираны Сефевидүүд байна тийм. Тэнд Туркменүүд байна. Тэнд Хивийн хаант улс гэдэг. Тэгэхээр энэ хавийг тэр чигтээ наярхч ийсэн хүмүүс нь бүгдээр л дахиад зөчийн удмынхан л болчиход байгаа. Кашкарын хаант улс гэж бас нэг юм гараад ирсэн шүү дээ. Байлгүй яах вэ? Тийм. Бухарын хаант улс ч юм уу одоо энэ хаант улсуудын талаар дахиад тухайлаад нэвтрүүлэг хийе гэвэл ер нь хэр түүхийг сурвалж материалууд байгаа. Энэ харин байгаа. Эн чин Дундад Аз чин суурин соёл иргэншил ноёлсон газар болохоор энэ одоо Бухарын сүүлчийн хаан 1925 онд хаан ширээнээс буусан Алим хаан гэдэг хүн. Алтан ур гэх юм уу? Энэ биш. Эн чин дараа нь 1800 он болоод ирэхээр Бухарын хаан ширээг мангуудууд булаагаад авцсан. Гэхдээ бас Монгол удмын хүн гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тийм. Мангуудууд булаагаад авсан. Энэ бол мангууд хүн. Энэ чи аль хааныхны үед үлээдээ мангууд удмын нэг ноён хүчрхэгжээд эхлээд нөгөө хуурамч хаан тавиад өөрөө захирдаг нэг тийм үзэгдэл энэ хавьж битүү вэ шүү дээ тий. Тэгж байгаа сүүлд нь болоод охинтой сунгуудаа хүүгээ хаан болгоод тавьчихсан л байхгүй. Тэгээ энэ чинь мангууд удмын хаан. Гэхдээ бас сонирхолтой энэ чинь 1925 онд хаан ширээнсээ буусан гэхээр юу байхгүй энэ Афганистан руу зүгтсэн хүн. Тэгээд зөвлөл засгийн эсрэг басмачуудын тэмцлийг их олон жил өдөрцсөн хүн шүү. Энэ бас одоо нэг хаан, Бухарын нэг хаан. Ямар Абдурахман билээ одоо нөгөөдг марчиж. Энэ бол харин юуны хаан, Аштраханы удмын хаан. Энд чинь тэгээд Туг төмрийн удам гэсэн. Тэр Монгол гэж хэлэх бүр юу ч үлдээхгүй шүү дээ. Саяын хаадуудын зураг. Гэхдээ яг
Би чамд хэлж Шавгац идэж байгаа шиг хизээ Монгол хүн тэгэж шавгаа идээ зураг зурж ирсэн. Гэхдээ дундад Азад байсан монголчууд шугаа идчихсэн бахаа. Гэхдээ яг тэндээс миний гол хэлэх гээд байгаа юм би энийг монгол гэгүй шүү. Энэ үед бол узбек болцсон байсан юм. Тэгтээ бараг 1800 он хүртэл хаан ширээ залгамжлах эрхээ зөвхөн алт уургийнх нь барьж байгаа. Ер нь бол. Тэгэхээр одоо гээгдсэн түүхэн тэр болж ийн л гэж би хэлэх гээд байгаа. Энд чинь бүгдээрээ Монголын их засаг хуулийг мөрдөөд нь шүү дээ. Хаан ширээнд эзэн Чингис хааны Алтан уургийнхан сууна гэдэг их засаг хуулийн заалтыг 1800 он хүртэл мөрдөж шүү дээ. 1800 он гэхэд бид нар ч манжийн мэдлэлд ороод алга болсон л доо. Тэгэхдээ өнөөгийн Монголын Алтан уургийн хүмүүс гэдэг бол Батмунх Даян хааны отхон хүү гэрсэн чалаар хунтайж удмынхан. Өөрөөр хэлбэл бид нар чинь Батмунхоос одоо тасарж гарсан удмынхан зөвхөн гэрсэн зүй удмынхан энэ халах гэдэг нутагт амьдарч байгаа шүү дээ. Тэгээд цаашаага ингээ ярих юм бол Барс улдын хүүд нь одоогийн өвөр Монголыг хошуудыг захирж ийсэн ч гэдэг юм уу. Ингээ явна шүү дээ Алтан уург гэсэн утгаараа. Тэрнтэй үгүй одоо юугаар ялгаа байгаа. Энэ хүн зөчийн удам байна. Ялгаатай нь гэвэл өөр шашин шүтдэг болсон байна, өөр хэлээр ярьдаг болсон байна гэсэн л үг байхгүй. Тэгэхдээ баримталж ирж байгаа зарчим нь их засаг хуулийг бариад шүү дээ. Гэж л энийг би мартагдсан түүх юм биш үү. Би тэрнээс биш одоо Узбекийн хаан тулсыг монголчууд үндэслэсэн юм а гэж хэлэх гээгүй. Тэгэхдээ энэ улс байгуулагдсан цагаас эхлээд 300 жилийн турш хаан ширээ залгамжлах ёсоо эзэн Чингис хааны анх гаргасан их засаг хуулийн дагуу барьж явж гин гэдэг чинь сонирн биз дээ. Түүхч Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгдсэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгдсэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Энэ хаан ширээ залгамжлах эрхийг улс орнууд яаж барьж явж исэн бэ гэдэг юмыг бид нэр бас ярьж болно шүү дээ. Жишээлбэл одоо Оросынх бол өөр байлаа. Оросынх бол монголчууд эртэл бол шатлсан эрхтэй гэж. Би хаан суучаад тэ миний хүү хаан би их хаан болчлоо гэхэд миний хүү их хаан болохгүй. Миний дүү их бол. Эхлээд. Тэгээд дүү нас урсны дараа миний хүү гэж тэгж сонио шатлсан юмтай явдаг байсан. Европ руу ороод ирэх юм бол Ахмад хөвүүд нь голцсон хаан ширээ одоо эзний ширээ залгамжилж байгаа шүү дээ. Монголчуудын дунд бол заавал одоо эзний ширээ залгамжлах нь Ахмад хүү шүү гэдэг ч юм уу. Тийм юм байхгүй шүү дээ. Монголчуудын дунд бол нөгөө хинэн илүү чадвартай байна. Тэрийг залгамжлан гээд явцдаг. Тэгэхдээ хаан ширээн дээр бол алтан уургийн хүн сууна. Тэр байтугай Монголын түүхэнд ер нь их олон удаа Чингис хааны дүүгийн удмынхан суух гэж оролдсон жишээнүүд их биш дээ. Мандухай Сэцэн хотны тухай ярьж байгаа тавилаа ярьсан шүү дээ. Мандухай хатан дангараа өргөхдөө хасрын хөвөнд хасрын удамд хааны өвийг идүүлэхгүй гэж хэлж байгаа шүү дээ. Тэр чинь тэр бодлого айгүй хатуу яваад байгаа. Тэгээд тэрийг энэ бүс нутагт одоо барьж исэн гэхээр бас сонирн байхгүй. Энэ одоо нөгөө Бухарын хаант улс энэ Аштраханы удмынхан Бухарын хаант улсыг эзэгэн жаах үед энэ маргаантай байсан нутаг нь энэ. Энд ч одоо Афганистаны Кандагар орн, Герат орн бас амар нутаг иранчуудтай булаацалтаад байгаа шүү дээ. Бас тийм сонин гэрэл зургалтай. Нэг тэр үед Английн нэг зураачийн зураад үлдээсэн зураг. Тэгээд энийг Оросын музейд Башкир хүн гээд бичсэн байдгийг. Тэр үедээ байдаг нь. Тэр үедээ гэдэг нь 15 дугаар зууны үед. Тэгээд энийг бол энэ бол Абул Хайр хааны амьд байхад нь сурсан зураг байна гэд. Одоо Казахын эрдэмтэд тэгээд байгаа. Тэгээд тэрийг бодвол тэд нар нарийн судалгаа хийж одоо тэр нүүр амныхын зохицол мөхцлийг л харж ирсэн байх л да. Хоёлаа энэ бүс нутгийг л яриад байгаа ш түрүүнээс.
энэ ч одоо тал нь одоогийн Казахстаны нутаг баах, Узбекистаны нутаг нэлийн орцсон байна. За тэгээд Ираны нэг хэсэг орцсон ч гэдэг юм уу. Тийм учраас энэ Дундад Азийн улсууд дотроос тажикууд бол Монголын төвхтэй өрөг ерөөсө холбож хардаггүй. Ягаад гэвэл тажикууд бол Иран гэл Перс хэлний залгамжлагчид. Эдгээр чи бол түрк хэлний залгамжлагч нар. Тэгээ хаадууд нь дандаа алтан ургийн хаадууд байсан л гэсэн үг байхгүй. Тийм учраас тэгээд бас эзэнт гүрэн нь мөхөөд эн ч одоо Монголын эзэнт гүрнийг одоо эзэнт гүрэн байха болсон үе гэж тооцох юм бол 1260 гэж ярина тий. Тэгээд тэрнээс хойш алтан орд мөхсөн үе гэж ярих юм бол бараг 1000 за 1400-аад оны их болоод авчирч. Тэгээд тэрнээс хойш чи 1800-аад он хүртэл 400 жил тэр ёсыг сахиж яваад тэгээд энэ хавьд байсан алтан ордны хаадын удмаас алтан ургийнхан гээд залаад өөрсөн дээр хаан болгож аваа яваад ин гэдэг чинь тэгээд тэрийг л харж байгаа. Бараг язгуурын монголчуудаас урт хугацаанд алтан ураг буюу таны хэлж байгаа нэг их засаг хуулийг сахиж тэр дагуу улс төрийн тоглоомын дүрмийг удирдах ирсэн гэж хэлэх гээд байна тийм. Дундад Аз. Энэ бүснүүд би өөрөө хуулийн хүн биш учраас их засаг хуулийн түүхийг бол бүр тэгж нарийн судлаагүй. Гэхдээ одоо жишээлхэд Солонгост манай ерөнхий сайдыг альчлаад очиж яхад тэнд байсан ЮНЕСКОгийн одоо комиссийн дарга нь Солонгосын хууль гэдэг амар зузаан юм. Одоо 3 номчлог өгөөд тэг энэ их засаг хуулийн үндсэн дээр бичигдсэн хууль юм шүү гэж өгч ирсэн. Тэгэхээр манай хууль одоо хятад ч гэсэн тэр хуулийн нөлөө маш их байгаа штэ. Тэг бид нар тэрийг судлахгүй байх шиг байна. Тэгээ Солонгос, Хятад тэгээд Дундад Аз тэр чигтээ тэр хуулийг мөрдөд яваад байгаа байхгүй. Яг нь ялгаатай Дундад Азд бол нөгөө мусульман исламын шашин шүтээд ирэхээр шариатын хууль орж ирээд. Тэр тал дээр одоо нийгмийн харилцаа, татвар мөнгөний харилцаа, газрын харилцаа руу шариатын хууль түрээд ороод ирсэн байг. Зүгээр хаан ширээ залгамжлах дээр бол их засаг юм байна. Та энэ өнөөдрийн сэдвийг төрийн захиалга махалгаар хийчихээ. Одоо ингээд баруун талаас туркууд те өөрийнхөө нөлөөний бүсийг чинь баг Монгол руу хүртэл ингээд түрээд ороод ирсэн. Айгуу том маш сонирхолтой. Тэр башкир энэ ч орцсон явж байгаа. Хятад хойдлын үзүүрч орцсон явж байгаа. Турк ч бүр Якут хүртэл явж байгаа. Якут хүртэл явж байгаа. Та эсрэгээр нь гүй та нар биш одоо юу тийм монголчуудын халтур та нар хаана байсан юм бэ гээд өөрийнхөө ондоо дэвшүүлээд байгаа юм шүү. Би бол алтан ургийн шиг бас нэг геополитикч гарч ирж байгаа юм байна да. Алтан ургийн удмыг эднэр хаан ширээн дээрээ залаад 1800-аад он хүртэл явсан юм а. Энэ гээгцэн түүхэн л гэж хэлж байгаа. Би тэрнээс биш пантуркизмтэй байлдахч гэдэг юм уу. Тийм би бол жишээлхэд тэр пантуркизмий чинь бол нэг их юу зөв гэж хардггүй. Яг Якутууд бол Түрэг Монгол аймагуудын бас холц тий. Одоо Якутын сүүлийн үед хийсэн кинонуудыг үзээрэй тэнд чинь цэргээ дагуулж дайнд мордоод тэгээ цэргүүдээ уриалж үг гэлэхдээ бидний сахаа урайхаа ичүүд эдрийг буцах ёстой гэдээ ороод байгаа шүү дээ. Урайхаа. Сахаа. Угаасаа домгон урайхаан Ижэбаатар нутгийн онхоо баяны охинтой сууж Якутын 9 овгийг үндэслсэн гэд түүхэн дээр бичсэн байдаг шүү дээ. Сахаа урайхаа гэдэг чинь захын урайхаа гэсэн. Тий. Ингээ хоёлаа дахиад нөгөө түргүүтээ байлчгүй яач. Бас л дахиад нөгөө маргаантаас идэв бөгөөд бас түүхчиж гэсэн бас энэ тал дээр өөрийн байр суурьтай илэрхийлэх үз. Угаасаа судалсан бах уу. Та хоёр л өөртөө дуусан дуундаа хоёраад л одоо шинэ өөртөө нээлттэйгээ давхиад байгаа байж магадгүй шүү дээ. Ер нь бол яг одоо энэ чинь бүгд найрамдах Монгол ард улс гэж байж их үед бол одоо зөвлөлтийнхэн танай түүх бүгд найрамдах Монгол ард улсынхаа илээр л байхад болно гэсээр бод бид нэр энэ цагаатай улсын түүх, Алтан ордын түүх, тэрнээс дараа нь хэд хуваагдсан, ямар хаадууд байсан, айлын дээр Монгол удмаа бариа явж исэн гэдэг түүхийг огт судахгүй
Мексик хайсан. Одоо сүүлийн 90 оноос хойш бол судалдаг хүмүүс гарч ирж байна. Тэгвэл одоо жишээл энэ хавийн түүхийг бид бас судлах хэрэгтэй маа. Өнөөдөр одоо бүүн Узбекүүдтэй найзлах гэж байгаа юм бол одоо бид чинь нэг удмын хааттай байсан юм шиг те гэж ярих сэдв гэдэг бол хоёроор нь харилцааг бэхжүүлэх сэдв мөн шүү дээ. Тэгэхээр энийг бас судлаад гаргаад байвал их зүгээр байхгүй. За баярлалаа. Үзэгчтэй тэгээд өнөөдөр энэ нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ асуултуудаа бас холбогдох комментээр бас бид нарт ирүүлээрэй. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг өргөндөрлөө. Баярлалаа. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm